Чингис хаан яаж ирэх ингээд шууд асуучлаа тий. Чингис хаан ирэхгүй баха. Чингис хааныхаа ертөнцийг үзэх үзэл, философи, Чингис хааныхаа ялан дийлжсэн тэр замнал, Чингис хааныхаа яагаад гэр бүлээ, эхнэр хүүхдийнхээ төлөө тэр дайн дажи хийж байгаа, тэр халуун хайр, улс орон, цэргүүтээ эхийг нь эцээхгүй, туглыг нь дураахгүй, хэнийг ч алагчлахгүй хайрлаж байгаа тэр сүнс, тэр мэдрэмжинд нь бид нэр өөрсдөө суралцаад Чингис хааныхаа төвшөнд бид нар зэрэгсэж гарч ирчиж энэ улс үндэстний өөрсдөө бид нар зэгцэл. Илүү тэр өвдөлтөд төрүүлж тавсан хүмүүс нь бусдаа пат буюу замналыг гаргаж өгдөг. Альва нэгэн хар ертөнд хүнийг дороотуулж байгаа, зовоож байгаа энэ хар орон зай намаг балчигнаас бид нэр замналыг дагаж гарч ирдэг. Тэр дэлхийд дээр хэд хэдэн замналууд байгаа. Исламын замнал, Иесусийн замнал, за хиндуизм. Гэтэл монголчууд аль нэгэн замналаар нь үндэсний хувьд маш цөөхөн үнэл тэндээс гарч ирэх боломжтой. Гэтэл их хаан биднэрт монголчуудын оюун санаанд маш том замналыг үлдээсэн байдаг нь Тэнгэр өөрийнхөө сүнсэн биений хүчийг бүрэн дүүрэн ашиглаад тэрийг амьдрал дээрээ бүтээл болгоод амьдралын замнал болгох тухай ойлголоо. Өөрийнхөө сүнсний зорилгыг дагаад сүнсэн биеэ happy болгосноор өөрөө тэндээс энерги эрчим хүчний хувьд маш том тэлэлтийг хийж гарч ирэх ийм замнал. Үндснээрээ бид нэр их хааныхаа буюу Чингис mindset гэдэг энэ замналаараа хамтдаа хөтөлцөөд гарч ирж байгаа. Энэ хүслийн сав руу яагаад тэр хүсэл нь мэдрэмж нь орж ирэхгүй байгаад байна вэ гэхээр өнгөрсөн цаг дээр тэр төрлийн мэдрэмж ороод ирэхэд те одоо хүнийг хайрлаа гэдэг мэдрэмж ороод ирэхэд тэрний ар дээр дандаа хясал нуугдаад байна гэдэг ийм дусамж үлдчихэд тэр хайрынхаа хүнд зүгээр өгч хайрлаж чаддгүй ч гэдэм юм. Ингээ мэдрэмжүүдээ бид тэр хаач чаддаг байхгүй. Сайн сайхан гоё харилцаа үүсгий, гэгэн харилцаа үзье, хүнд итгэе гэдэг мэдрэмжүүдийн ард маань энэ ороод хийгээс бид тэр дандаа төвөгтэй мэдрэмжүүдийг авч чаддаг учраас өөрийнхөө бодлоор өөрийнхөө сүнсийг агшаачаад байгаа юм аа. Тэгсээ өөр чинь яг ирээдүй ямар харагдчихэв? Монголын ирээдүй өнөөдөр яг хэр тод харагдчихэв? Ямар байдлаар харагдчихэв? Улс төр бизнес эдийн засаг, за ядуугийн болон баян хүмүүсийн хоорондын хит ялгарл гээд улс орны индексийг хэмждэг алд асруулсан асуудлууд байгаа. За тэр хэмжилтийн индексүүдээр харах юм бол Монгол маань мэдээж дэлхийн улс орнуудын дундаас нэлээд хойш байгаа. Зүгээр яг өвгдийнхээ оюун ухаанаар хараад нийгэм, зүй тогтол, энэ сүнсэн биеийн гэрлийн энерги эрчим хүчний хэмжээсүүд болоод монголчуудын өөрсдөө оюун санааны сэргэлтийн ерөнхий энэ зүй тогтлуудыг харж байхад бидний ирээдүйд бол нэлээд дайжгүй. За ялангуяа бүр өөрсдийнхөө өв соёл, ухаан, хааныхаа сүнс, за монголчууд өөрсдийнхөө хүч чадал, оюун ухааныг сэрээх тэр нэг талбарууд дээр бол гараад ирсэн. Тэгэхээр зөвхөн Монгол гэдэг үндэсний талаар биш, ерөнхийдөө энэ орууд дэлхийн бүх улс үндэстэнд нийтлэг ажиглагддаг нэг зүй тогтол байгаа. Тэр нь болохоор тухайн үндэстний эхлээд өөрийнхөө яс, цус, өвөг дээдсийн талаар танин мэдхүйтэй байдаг. Сармагчин биш, ухамсарт хүн байгаад байна шүү дээ, тий. За түүний дараагаар орж ирдэг дараагийн зүйл бол үндэсний том урлаг болон соёл, сүнсэн биений мэдрэмжийн том хуйлраа өсдөг. За жишээлбэл 2013-14 онд бол дээд Монголд бүгд Чингис хааныхаа зургийг залаад ингээд хуйлраа өсөж байгаа. Үндэстэн өөрийнхөө мэдрэмжээ сүнсээ таньж барьж аваад сүнс нь орж ирдэг. За яг үнтэй адилхан монголчуудад сүүлийн 10 гаруй жил, за сүүлийн бүр 2-3 жилийн хугацаанд бол энэ урлаг соёл баг рэп дуучид хүртэл те Монгол цохилгоо, ай, уртын дуу, шуранхаатай ийм мэдрэмжүүдийг бидэрт өгч байгаа. Үндэстэн өөрийгөө одоо дахин мэдрэмжээрээ төрж мэтрээд байгаа. За 10 жилийн өмнө цагаан сараар дээл өмсдөг хүн бол те ямар сони. За одоо жавхланжаад байгаа мó гэдэг ойлголттой байсан бол өнөөдөр цагаан сарыг дээлгүйгээр бид нар төсөөлж чадгаа байсан. Ялангуяа хөдөө орон нутагт хос сайхан дэйлэрээ цагаан сар, хос сайхан мориороо, хөтлгөө мориороо бүр ингээд соёл иргэншлээ улам бид нар баталгаажуулж яваад байгаа. Энэ бол харин ахуй соёл мэдрэмжийн түвшинд явчихдаг. За мэдрэмжийн төвшөнд хуйлраа үүссэний дараа үндэсний өөрийнх нь оюун санаа сэрэх шаардлагатай болдог. За дэлхийд дээр явж байгаа зарим нэгэн одоо хувьсгал, цус, янз бүрийн зүйл болж байгаа балб, гүрж гэд те. За сир гээд ингээд олон хувьсгал болсон улсууд байна. Эндээс харж байхад үндэсний тэр мэдрэмжийнх нь өөрийгөө танин мэдж байгаа мэдрэмжийн сэрсэн ч гэсэн үндэснийх нь оюун санаа сэрж амжаагүй. Оюун санаа нь сэрэхгүй бол нөгөө зул бүхгийнхөө өмнө бадамлна гэдэг шиг өөрсдийгөө баахан үндэсний үзэлтнүүд гэдэг ч юм уу те бид нар мундаг гэсэн цээжэд илтсэн хүмүүс мэдрэмжиндээ хит хөөрөгдөөд ундаг. Оюун санаа нь сэргэх өнөөдөр монголчуудын яг туйлын тэр момент нь өнөөдөр үргэлжилж байна. Энэ бол бидний өгдөөдсийн хэрхэн дэлхий дээр монголчууд төр болон хүний оюун ухааныг зэрэгцүүлж хүндээ ээлтэйгээр төрийг байгаль ихтлэхий буюу
хүний их үүсрүүдэд ээлтэйгээр төрийг удирдах вэ гэдэг энэ ухаанууд нь явж байгаа. Тэгэхээр байгаль эхтлэгийн орчлон хорвоо, бидний хоорондын харилцаа, соёл амьдрал, хот төлөвлөлт, ахуй соёл энэ бүх зүйлүүд бол эцсийн дүндээ хүндээл хэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр нийгэм яаж яваад байгаа гэхээр өөрөө цөөхөн хідэн хүн буюу одоо төрийн эрх мэдэлд байгаа хідэн хүмүүсийн төлөө олон нийт нь нэг систем байгуулсан, компани засаглалгээд тэгээд тэр компани засаглалууд нь яаж байгаа гэхээр тухайн хүмүүстэй ээл багтай. За ер нь бол энгийнээр хэлэх юм бол амьдралынхаа насрыг цаг хугацааг ад жаргалгүй орчинд өнгөрүүлж байгаа. Байгууллагынхаа соёлоор хөгжих боломжгүй, санхүүгийн хувьд ч тэр, оюун санааны хувьд ч тэр, мэдрэмжийн хувьд ч тэр ад жаргалтай байх боломжгүй ийм орчныг бүрдүүлж байгаа. За энийг бол бидний өвгдөө цэвэр шууд боолон систем гэж хэлж байгаа. Яагаад тэгэхээр бидний сүнсний мэдрэмжийг боолчилж байгаа. Мэдрэмж нь боолчлогдоод ад жаргалгүй байгаад байгаа хүнийг жоохон одоо санхүүгийн эрх ашиг жоохон магтаал, жоохон зүйлсээр л зугуухан хооллоод иж болтгол юм аа л дээ. Тийм медалаар, жоохон мэдрэмжээр. Тэгэхээр нөгөө сонгуул 4 жилдээ нэг болтол хүмүүсийг ядруу амьдруулж хагаад тэгээ нэг сонгуулиар нэг 50-100 мянган цаасаар сонгуулийнхаа санал буюу эрх мэдлийг шилжүүлж авч байгаа тэр хамгийн том хэсгийг маш бага одоо зардлаар ингээд худалдаж авах боломжийг бүрдүүлж байгаа. За ингээд үгнэд хэлэхэд бол эхлээд үндэстэн өөрийгөө эхлээд таньж мэдэрч сэрнэ, яс цус өвгдээ, цаанаас үүсэлтийн их усүр энэ бол түүхээр явагддаг. За Монголын түүх бол зүйл толбод улсын хэдэн жилд бол байхгүй байж байгаад өөрөөсөө үүсгдэг түүхтэй байж байгаад одоо гараад ирж байгаа маа. Дараагаар нь соёлын мэдрэмжүүд, соёл, урлаг одоо бүхэл хит дуунууд бол соёлоор явчихж байгаа. Хамгийн сүүлд нь одоо өнөөдөр монголчуудын үндэсний оюун санаас хэрэгж байгаа. За ингэж бид нар бүтэн болж байгаа маа. За тэгэхээр бидний нөхцөл байдал бол нэг юм уруудаад байгаа юм шиг нөхцөл байдал бидэрт үүсээд шүү дээ. Харахаар сайн сайхан юм үнэхээр алга. Хүмүүсийн сэтгэл зүрх оюун санаа бүгд гэмтэлтэй, хямралтай, стресстэй тий. Миний хувьд бол уруудаад байна гэж харж байгаа байхгүй. Гэхдээ уруудахад дагаад нэг зүйл өсөж байгаа юм шиг бас санагдаад байгаа. Тэр яг юу гэж тайлбарлах зүйл юм би яг ойлгохгүй байна л да. Нэг юм уруудаад байна тий уг нь бол. Тэгэхээр бидний амьдрал бол гүн сэтгэл зүгээрээч тэр ер нь ертөнцийн зүйн тогтлоорооч тэр олон талаас нь тайлбарлахад хүний амьдрал өвдөлттэйгөө хэдий ч нэ намаг балчиг дундаа байх тусам тэнд сорчилсан хид хідэн сэхэтнүүд, сүнснүүд эсвэл одоо дээд сэрхүүтнүүд гөмлөвийнхөр хэлснээр тийм хүмүүс нь илүү тэр өвдөлтөд төрүүлж тавсан хүмүүс нь бусдаа пат буюу замналыг гаргаж өгдөг. Тэгэхээр альва нэгэн хар ертөнц хүнийг дороотуулж байгаа, зовоож байгаа энэ хар орон зай намаг балчигнаас бид нэр замналыг дагаж гарч ирдэг. Тэр дэлхийд дээр хэд хэдэн замналууд байгаа. Исламын замнал, Есүсийн замнал, за Хиндуизм, еврейчүүдийн замнал, буддын замнал Гэтэл монголчууд аль нэгэн замналаар нь үндэсний хувьд маш цөөхөн хүнэл тэндээс гарч ирэх боломжтой. Гэтэл их хаан биднэрт монголчуудын оюун санаанд маш том замналыг үлдээсэн байдаг нь Тэнгэр. Өөрийнхөө сүнсэн биений хүчийг бүрэн дүүрэн ашиглаад тэрийг амьдрал дээрээ бүтээл болгоод амьдралын замнал болгох тухай ойлголт. Өөрийнхөө сүнсний зорилгыг дагаад сүнсэн биеэ happy болгосноор өөрөө тэндээс энерги эрчим хүчний хувьд маш том тэлтэй хийж гарч ирэх ийм замнал байна. Тэгэхээр үндснээрээ бид нар их хааныхаа буюу Чингис mindset гэдэг энэ замналаараа хамтдаа хөтөлцөөд гарч ирж чаддаг. Энийг нь түүчилээд явж байгаа урлаг соёлоор, өв соёлоор, өв ухаанаар мэрэгэн ухаанаар түүчилээд явж байгаа хүмүүс нь одоо таны хэлж байгаагаар амьдрал ахуйгаараа ялагдсан байгаа хүмүүс болон амьдрал ахуйгаараа болон оюун санаагаараа ялж байгаа хүмүүсийн зай төдөж энэ холдоод байгааг л та хэлээд байна л да Тэгэхээр тэр зай холдож жагаад пүрш холдож уярж жагаад буцаад нэг татдаг. Гэхдээ тэр хаашаа татагддаг вэ гэдэг зүй тогтолтой вэхээр ерөөсөө цэцэд мэрэгдийнхээ оюун ухаан буюу дээшигээ татдаг. Ингэсний ард дээр оюун санааны тесрэлт, үндэсний тесрэлт үүснэ. Өнөөдөр нөгөө сэхэтнүүд маань жинхэнэ сэхэтнүүд маань бол одоо төдөвгөө хэлснээр сэхэтний мөн чанар бол үндэсний үзэл юм а гэж хэлсэн. Тэгэхээр үндэсний үзэлтэй жинхэнэ сэхэтнүүд маань дээшигээ яг их хааныхаа замналын аль нэгэн харгуй хэсгийг нь барьж авч өөрөө тэрийгэ давж гараад тэгээд дээшилж байгаа юм процесс явж байгаа. Танд өнөөдрийн хувьд одооч бол Монголд яг сэхэтэн гэд хэлчихээр хүн байна уу? Мэдээж байна уу? Ер нь одоо тэр нийтийн оюун санааг соён гэгэрүүлж чадах сэхэтний тоо хэрэг байна. Тэгэхээр тэд нар байна уугүй юу те? Тэгэхээр сэхэтэн бол үндэсний үзэлтэй байдаг гэсэн. За сэхэтэн гэхдээ өөрийнхөө салбарт оршдог. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, улс төрийн салбар, бизнесийн салбар. Гэхдээ тухайн салбартаа хийж байгаа үйл ажиллагаа амжилт нь сэхэтэн гэж тухайн хүнийг тодруулж дуудаад байгаа эцсийн зорилго нь үндэстэн буюу тухайн Монгол улсынхаа эрх ашигыг одоо нэг ч гэсэн шатаар ахиулж байгаа. Хэрвээ өнөөдөр сэхэтнүүд байгаагүйсэн бол Монгол улс үндэстнийхээ эрх ашигын төлөө улсыг нуруундаа үрж явж байгаа энэ хүмүүс байгаагүйсэн бол бид нар ёстой жинхэнэ
ангал руу ямар нэгэн пүрш байхгүй зүгээр доошоо газрын татах хүчээр очиж байгаа юм тий. Тэгэхээр байгаа учраас буцаж татагдаад улс нэг удаан ч гэсэн ингээд баригдаад дороотоод ингээд яваад байгаа. Салбарын сэхэтэн үндэсний сэхэт хоёр ялгаатай. Салбарын сэхэтэн бол асуудлыг салбарын түвшинд харж асуудлыг шийддэг бол үндэсний сэхэтэн буюу Чингис майндсет их хааныхаа ухааныг аваад явж байгаа тэр хүнлэг үзлээр манлайлж байгаа ухаантнууд бол улс орны бүх салбаруудыг базаад улсыг доороос нь өргөөд аваад явах юм чадaltaй л байдаг гэсэн юм л да. Тэр хүмүүсийг л бидний өвгдөөс хам боловсралтай амьдралын талбар дээр аймгийг өргөөд аваад явчих чадaltaй. Хаан боловсралтай улсыг өргөөд аваад явчих чадвартай, өрх бүлээ өргөөд аваад явчих чадвартай хүмүүсэл хүн шиг хүмүүс гэж хэлээд байгаа. Тэрийн сэхэтнүүд бол мэдээж байгаа. За тэнгуут нэгэнт одоо сэхэт ярьсных те ард түмэн нэг тийм жинхэнэ удирдагч манлайлагч сэхэтэн Чингис хааныг хүлээгээд байгаа ч юм шиг те бүгд хүлээлтийн байдалтай. Тэнгуут эмээлээ хэлхэндээ авах тэр цагууд 800 жилийн дараа бараг Чингис хаан ирнэ гэдэг нэг юм хүн болгон сонсцсон те. Тэр Чингисийг хаанаас ч юм бэ нэг юм хүлээж байгаа. Тэгтээ гараад ир хятад нар яг таних юм үгүй юм энэ дээр яг одоо яг Чингис хаан яг яаж ирэх юм? Яаж гарч ирэх юм? Яаж гарч ирдгийг юм? Чингис хаан яаж ирэх юм гээд шууд асуучлаа тий. Чингис хаан ирэхгүй баха. Чингис хааныхаа ертөнцийг үзэх үзэл, философи, Чингис хааныхаа ялан дийлжсэн тэр замнал, Чингис хааныхаа яагаад гэр бүлээ, эхнэр хүүхдийнхээ төлөө тэр дайн дажи хийж байгаа, тэр халуун хайр, улс орон, цэргүүтээ ихийг нэцэхгүй, туглыг дураахгүй, хэнийг ч алагчлахгүй хайрлаж байгаа тэр сүнс, тэр мэдрэмжинд нь бид нар өөрсдөө суралцаад Чингис хааныхаа төвшөнд бид нар зэрэгцэж гарч ирчиж энэ улс үндэстний өөрсдөө бид нар зэгцэл. Тэгэхээр тэр чинь нэг тусдаа тий аливаа нэг зүйлд найдах сэтгхүү биш байгаа даа шүү дээ. Энэ найдах сэтгхүүг бид нар бол ялагдчих явах үедээ олон нийт буюу бүх нийтээрээ масаараа энэ сэтгхүүд л усчиж л дээ. Тэгэхээр бид нар сүнсний дараагийн мөчлөгийн шилжилт буюу сэтгэлгээний шинжилэлт гарч ирж ижил ялна. Гэтэл сэтгэлгээний шинжилэлт гарч ирээд ялах гад ихт нь нөгөө замнал, сургаал, path гэдэг зүйл нь Монгол хүний яс цус, Монгол өв соёл, Монгол хүний уугуул сэтгэлгээнд таараагүй бол тэрийг яаж тааруулах вэ гэдэл манай боловсролынхан чинь толгоогоо өвтгöd байгаа шүү дээ. Тэгэхээр таарсан бэлэн имийг нь манайхаа аваад ашиглачихөө. Тэр нь хаана байгаа? Тэр нь бол бидний өвгдөөдсийн Монголын нууц товчоо, шаштрын чуулган, алтан дэд үнэ аялгау, Чингисийн болор ирэхтэй. Энэ бүх зүйлүүдийг бидний өвгдөөдс бол өнөөдрийн хүн төрөлхтний давуулж хийснээс тий өнөөдрийн хүн төрөлхтний менежмент, улс төр, стратеги гэдгээс давуулаад ингээд хийцэн баг. Зүгээр харин өнөөдрийн хүн төрөлхтний хилээр нь өвгдөөдсийнхаа түүх, шаштраг бид нар хүрэхэд л энийг болжлоо юм л да. Тэгэхээр одоо Мойс дээр ч гэдэг юм уу те түүхийн факультет, түүхийн хүрээлэн дээр өөрсдийнхөө түүхийг бид нар зүгээр онцаг дараал гэдэг л тархины цензурээр харж байгаагаас энэ бүх асуудлууд үүдэлтэй. Түүх бол бидний хамгийн сайн туршлага, хамгийн сайн замнал байгаа даа шүү. За жишээлбэл одоо ингээ барууныхантай амьдралд нэг хувь хүндтэй асуудал зовлон хэцүү бэрхшээлтэй тэр юм тохиолдох үед тэр нэг Библи дээрээ гараа тавиад төр зур тайтгарч байна. Тэдний өөрсдийнх нь үндэсний үзэлтийн таарад байна тийм үү. Тэгмүүд монголчуудад ямар нэгэн асуудал зовлон бэрхшээл тохиолдоход яг гандан руу очих юм уу, Есүс дээр очих юм уу, бид нар яг хайчих гэдэг хин дээр очиж яаж залбирах юм, яаж төр зур дотор сэтгэлээж бол төр зурж болтгоо тайтгаруулах юм те. Яадаг байсан юм. Дотоод сэтгэл хоосроод ингээд шахагдаад ойролж хашгичмаар санагдаад ингээд ялагдаад боомлогдож байгаа шүү дээ. Тэгэхэд итгэл үнэмшил хаана вэ гэдэг асуулт баг те бидний. Тэгэхээр бидэрт Монголын нууц товчоо. Энэ бол Чингис хаан гэдэг хүн Монголын шүү гэдгийг дэлхийд тунхагласан асар том үүрэгтэй туйлсын зохиол. Алтан дэд үнэ аялгау. Хэрхэн их Монгол улс Чингис хаан гэдэг том боловсролтон, том удирдагч 5 цусгаар тогтнол гэдэг амьдрал ахуйн зөв системийг бидэрт бүрдүүлэх вэ гэдэг тэр стратеги байж байгаа. Шаштрын чуулган дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монголчууд бол дэлхийн түүх, соёл болон бусад шашин бүгдийг нь хүлээн зөвшөөрж исэн тэгш хүн ёсоор засаглаж исэн маа гэдгийг түүхээс бидэрт үлдээсэн ийм сайхан өвөд байж байгаа. Энэ рүү л орно. Тэгэхээр монгол хүн чиний онол гэж байдаг л та. Яаж хүн чин буюу байгаа зүйлийг байгаагаар нь хараад амьдралыг сайн сайхнаар итгэл найдвартай харах вэ? Зүрх сэтгэлтэй мухарт зүрх сэтгэлийнхаа гүнд зүрх сэтгэлийнхаа их үүсвэрт сүнснийхаа одоо соорсон дээр Буддаа биш, Есүс биш, Христ биш, аав ээжигээч биш. Их хааныгаа залсан үед бидний сүнс ялагдчихгүй болно гэдэг.
ийм зүйл байна. Тэгэхээр сүнсэн биен дээрээ буюу сэтгэл зүй дотроо ялагдчихаар л ерөөсөө урагшлахгүй шүү дээ амьдрал. Тэгэхээр сүнсэн биен дээрээ ялагдсан хүн гэдэг чинь өөрөө сүнс нь өнгөрсөн цаг дээрээ гаццсан өнгөрсөн цагийнхаа асуудлуудыг давж дийлэхгүй байгаа учраас ахуй амьдралыг эдийн засаг одоо эдийн нүдээр хараад байгаа байхгүй. Тэгэхээр сүнсэн биен дээрээ тэр их хааныгаа залаад түүндээ итгэл бишрэлтэйгээр явж чадж байгаа бол өнөөдрийн асуудал биш. Их Монгол улс маань сэтгэлд маань багтж байгаа бол зүгээр нэг өрх бүлийн санхүүгийн жоохон одоо юу гэдэг хорогдол илэгдэл энэ бол асуудал биш болж харагдаад байна. Тэр үүнийг Чингис хаан өөрийнхөө майндсет буюу оюун ухааныг юу гэж бидэрт хүргэсэн гэхээр холын зориг үгүй аваас ойрын зовлон оршноо. Уг нь бол монгол хүмүүст ноён зан гэж ярьдаг. Арай жоохон сүудэртэй талын томроол ингээд хийгээд идэг. Гэхдээ томорж байгаа нь бол тэр санаанд нь багтаад байгаа байхгүй. Гэхдээ нөгөө бодит амьдрал буюу нөхцөл байдлыг чин буюу байгаагаар нь харахгүй байгаа учраас бид нэр хүрч чаднаа. Технологи байдгаа. Өвгдийн минь ухаан ноу хау гэдэг зүйл байдгаа гэдгийг мэдэхгүй байгаа учраас өөр технологиор уг нь сүнсэнд байгаад байдаг. Өөр технологиор хийгээд байгааг нь л гадаад илэрэл болчиход байгаа. Ууг нь бол байгаа гэж штэ. Одоо жишээлбэл яг одоо энийг үзэж байгаа хүн хоёр асуулт байна. Нэгдүгээр сүнсэн бие гэж яриад байна. Өөрийн чинь сүнсэн бие гэж авч үзэж байгаа ойлголт ухагдах нь те. Энийг сонсож байгаа хүмүүс яг сүнсэн бие гэдгийг яг юу гэж ойлгох юм? Маш олон подкаст нэр жишээлбэл энийг талаар ярьсан те. Сүнсэн бие бол бидний маш их мэдрэмжийг хурааж байгаа сав юм аа. Сүнсэн биен дээр мэдрэмж хэдий ч нэ арвин дэлгэр баялаг байх тусам бид нар аливаа зүйлийг ирээдүг харж идэг, ирээдүйд хүсэж идэг. Одоо цаг дээр баяр жаргалтай байдаг. Тэгснээр сүнсэн бие маань тэлэлттэй, хүчтэй байдаг. Юу ч бол хий те. Зоригтой, шийтэмгий, хүчтэй, давыг, туулъя. Гэтэл өнөөдөр баахан хууль дүрм амьдралынхаа асуудал төвөг бэрхшээл өр зээл гэдэг зүйлдээ баригдчихаар сүнсний маань мэдрэмж ингээ агшаад үнэн нь агшиж байгаа. Тийм байгаа тохиолдолд бид нар урагшаага явъя биш харин тэрхүү бидний амьдрал төвөг болоод байгаа зүйлсээс хэрхэн өөрийгөө буюу амиа тэгээд амьдрах вэ гэдэг мэдрэмж илүү даваатай төрөв. Тэгэхээр энэ бол эзэн бие маань ялагдаад сүнс маань ялагдчихаар эзэн бие маань буюу логик оюун ухаан маань арга ухаан маань хүртэл холыг харж чадхаа байгаад ялыг гэдэг сэтэл тэмүүлэг болоод ялагдчихдаг. Тэгэхээр сүнсэн бие маань өөрөө хүслийн сав юм аа. Хэдий ч нэ ариун тунгалаг чин ариун нийтийг хамруулж түүндээ мэдрэмжүүдийг багтааж ин төдий ч нөө тэлдэг. Гэтэл энэ хүслийн сав руу яагаад тэр хүсэл нь мэдрэмж нь орж ирэхгүй байгаа даа нөхөр өнгөрсөн цаг дээр тэр төрлийн мэдрэмж ороод ирэхэд те одоо хүнийг хайрлаа гэдэг мэдрэмж ороод ирэхэд тэрний ар дээр дандаа хясал нуугдаад байна гэдэг ийм дусамж үлдчихэд тэр хайрынхаа хүнд зүгээр өгч хайрлаж чаддгүй ч гэдэм юм. Ингээ мэдрэмжүүдээ бид тэр хаач чаддаг байхгүй. Хүндлүүлэх ихээр магтуулах ихээр те хүнээс одоо сайн сайхан гой харилцаа үүсгий харилцаа үзье хүнд итгэе гэдэг мэдрэмжүүдийн ард маань энэ ороод хийгээс бид нар дандаа төвөгтэй мэдрэмжүүдийг авч чаддаг учраас өөрөө өөрийнхөө бодлоор өөрийнхөө сүнсийг агшаачаад байгаа юм аа.